метрийн хурдыг хэмжсэн чинь 1 секунд тутам метрийг багас секунд хэмжээгээр нэмэгдэжээ. Тэгээд энэ хурд өөрчлөгдөх хурдыг юу гэдэг вэ? Хурдтай гал гэсэн физик хэмжээтэй хэмжих гэдэг шүү дээ. За тэр 1 секундын графикаас яаж олсон юм бэ? 1 секунд тутам гэсэн энэ хэвтэ тэнхлийн дагуу хугацаа байна. Тэгэхээр 1 секунд. За энэ 1 секундтай харгалзах энэ графикийн энэ утгыг авахлаар энд цэг эхний цэг энд ирж байгаа юм байна шүү дээ. Энэ нэг цэг. Тэгэхээр эхнийх нь 1 секундын өөрчлөлт, хугацааны өөрчлөлт нь 1 секунд. За тэгвэл хурдны өөрчлөлтийг яаж олдгийг? Энэ 0-1 гэсэн энэний хооронд хурдны өөрчлөлтийг олъё. Эхний хурд нь энд байж байгаа энд. Нэгд хурд нь энд. Одоо энэ цэгийн абсцисс ба ординатуудыг бичих гэх юм бол энэний абсцисс гэхлээр энэ хэвтэ тэнхлэг байна да энэ хугацаа. Тэгэхээр энэ цэг дээр хугацаа нь юу вэ? 0 вэ. Тийм үү? Энэ цэгийн ординат буюу энэ y нь хэдтэй тэнцүү байна? Бас 0. Тэгэхээр энэ эхний хурд нь 0 байсан. Тийм ээ? За 1 гэсэн цэг дээр одоо нэг цэг дээр хараа абсциссыг бичих юм бол хэд вэ юм? 1 секунд юм. 1 секунд. За энэ ординат буюу y тэнхлийн дагуу хутгыг олохлоор энэ нь энэ байгаа юм ба шүү дээ. Энд 1 секунд 0 1125 метр секунд ийм байгаа юм шүү дээ энэ. Тэгэхээр хурд нэгээс хасах нь энэ 0 цэгийн хурд. За ингээд хурдны өөрчлөлтөө олох юм бол 0-оос 1-д 0 25 метр секундээс хасах нь тэгээ энэ тэнцүү 25 метр секунд. Энэ хоёрын ялгуур маань эерэг тойгоор уу, сөрөг тойгоор уу? Ямар тойгоор вэ энэ? Эерэг гарсан. Тэгэхээр эерэг гарч ивэл хурдны ялгуур нь эерэг гарч байгаа хөдөлгөөнийг ийм хөдөлгөөн гэдэг юм байна. Хурцах хөдөлгөөн гэдэг юм. Тэгээ одоо сая хурдтгал чинь энд ийм байсан шүү дээ. Хурдтгал чинь болохоор хараа хурдтгал тэнцүү хурдны өөрчлөлтийг хуваах нь хугацааны бас өөрчлөлт байх хэрэгтэй. За хурдтгалын томыг энд бичлээ шүү. Энд явж байгаа шүү дээ. Хурдтгалыг усгаар тэмдэглэе. Тэнцүү хурдны өөрчлөлтийг хуваах нь хугацааны өөрчлөлт. За ингээд өнөөдөр нэг шинэ томьёо үзлээ. Хурдтгалыг хэмжих нэг чинь метрийг хуваах нь секундын квадрат. За хурдтгалын дээр энэ сум зурх нь биш. Энийг векторыг та нар 9-р ангид математик дээр үзнэ. За тэгэхээр хурдны өөрчлөлт энд үгээр бичсэн томьёо байсан шүү дээ. Хурдтгал тэнцүү гэхээр энэний оронд тавилаа шүү дээ. Тийм ээ? Хурдны өөрчлөлтийн оронд дельта v хурд боллоо. Энэ бас юутай биш сумтай. За тэгвэл хурдны өөрчлөлтөө бид нар энд олцсон шүү дээ. Тэгэхээр энд 0 хэдний нэгж нэрнэ шүү дээ. Метрийг тэгээ хуваах нь энэ хурдны өөрчлөлт энэ хооронд энд хэд гарсан? 1 секунд. Тэнцүү 0 бүхэл 1125 метрийг хуваах нь секундын квадрат. За энэ бас ямар вэ? Тэгээс их эерэг тав. Ингээр энэ хурцах хөдөлгөөн юм байна гэж ингэж үзнэ. За цаашлаад энэ маань энэ
Та нар математик дээр тэр наадмалтыг та нар К үсгээр тэмдэглэснээр юугаар үтсэн? Энэ чинь нөгөө Y-ийг юунд хувааж ихэлсэн? X хуваасан шүү дээ, тийм үү? Налалт, шулууны налалт чинь тий. Тэгэхээр одоо энэ дельта Y-ийн оронд бид нар юу бичсэн юм бэ нэ? Хурдны юу вэ? Өөрчлөлтөн. Дельта X-ийн оронд юу бичиж байгаа юм бэ? Хугацааны өөрчлөлт юм. За ингээд